Sambetskano? Semino? Semino. Okay. So great to see all of you, your friendly faces. Харахтаа та нарын нөхөрсөх царайг харахтаа Who's, таа байна. who's excited to be in church today? За өнөөдөр цуглаанд явахдаа хэн сэтгэл хөдлөлтөй баярлж ирсэн бэ? Okay, 3, 4, 5, 6, 7. Okay, there's a few of you. Great. За, Well, нэг I хэдэн хүн too байх am шиг. excited to be in church today. Би ч гэсэн өнөөдөр цуглаанд ингэ зогсож байгаадаа баяртай байна. What great worship we've already enjoyed. Ямар гайхамшигтай магтаал байваа. How cute were the children. Хүүхдүүд ямар хөөрхөн байваа. I secretly wanted to just come up here and get a selfie with all of the kids Ууг нь behind me. хүүхдүүд айхад нь гялс нууц орчоо зураг тарчиг гэж бодсон чи арай чадсангүй. Blessed are the children. Don't stop them from coming to me, said Хүүхдүүдийг над Jesus. руу ирэхийг зөвшөөр гэж Есүс хэлсэн. And I'm so grateful that we get to freely come and sit at the feet of Jesus. Тэгээ бид нар ч гэсэндээ одоо тийм Есүсийн хөл доор ингээд хүсснээрээ ирээд сууж байгаадаа To learn from him, Бурханаас суралцж байгаа. and we should not take it for granted. Тэгээ бид нар хизээчтэй бид нар угаасаа байж л ингэж ихэрхэж болохгүй энэ зүйлтэй. Because we all know 30 years ago we weren't able to do what we're doing here today. Ягаад гэх юм бол Монголд 30 жилийн өмнө хизээч бид нар ингэж сууж явах боломж байгаагүй. We all know if we head west into some of the Stan countries, we're not able to do what we're doing today. Эсвэл хэрвээ бид нартэй Станы улсууд те Үзбекистан эдгээр улсууд шиг газар төрсэн бол бид нар хизээч нээлттэйгээр магтаал So сууж явах. let's not take today for granted. Let's rejoice in the Lord. Тийм учраас өнөөдөр ихтэй биднэрт байдаг л нэг өдөр биш харин энэ өдөрт бүгдээрээ баярлцгаая. Aitle Jesus. Баярлалаа Есүс. Hallelujah. Hallelujah. Well, I just want to say I am a big fan of your pastors, Pastor Nara, Pastor Buggy. I love them so much. Пастор Нара, Пастор Багигийн өстө үнэнч фэн гэдгээ үн хэлмээр байна. You are so lucky to have such wonderful pastors. Үнэхээр азтай шүү ийм паструудтай болсон доо. I wish I could just package them up and take them with me back to Australia Уг нь би танаа паструудыг аваад Австрали руу буцчмаар л байна. because I love them so much. They are like my family. Яагаад гэх юм бол би танаа паструудад маш их хайртай учраас яг миний гэр бүл шиг санагд. We had a wonderful time in Switzerland in January earlier this year, ministering to all of the Mongolians throughout Europe. Тэгээ нэг сард те Европт амьдарч байгаа монголчуудтай хамт конференц хийсэн байгаа. Some of you were there. I see some familiar faces. Магадгүй зарим нь байсан бах. And so I feel like I too am becoming part of your family. Тийм болохоор би яг одооноос эхлээд танаа цуглааны танаа гэр бүлд нэгдэж байгаа юм шиг санагдаад. So I just wanted to start to say by saying thank you for Тийм учраас making me feel so welcome. баярлалаа. Намайг үнэхээр гоё гараад илгээ ухтаж авч хүлээж авч байгаад баярлалаа. Now, obviously, I travel around the world. I speak in many different churches. Би мэдээж дэлхийд даяар явж олон цуглаануудад And sometimes, after preaching a message, it's touched someone's heart. тэгээ зарим үедээ цуглааны дараа би хуваалцсны дараа хүмүүс ирээд миний зүрхэнд үнэхээр хүрлээ гэж хэлдэг. And they send a message to say, thank you, Dr. Robbie, thank you. This is the testimony of the Word of God transforming my life. Тэгээд эсвэл цуглааны дараа надлуу мессеж хийгээд баярлалаа Роби өнөөдрийн үг үнэхээр надад хүрлээ. Энэ бол үнэхээр Бурхны танаар дамжуулыг хийсэн гэрчлэлийг сонсоход үнэхээр таатай байлаа гэж хэлж But байгаа. sometimes the Word of God is offensive to people. Гэтэ зарим үед хүмүүс Бурхны үгийг сонсохороо баг гомддог, өвдөж байгаа, шаналж байгаа юм шиг болдог. And so sometimes they send a letter or a message or post on Facebook some things that are quite negative and critical. Эсвэл тэ намайг номлосны дараа нь Facebook дээр ч юм уу надлуу эсвэл захиагаар эсвэл надлуу мессежээр ингээд шүүж бичсэн байдаг. And so if you are offended by today's message, Тэгэхээр өнөөдөр миний ярих байгаа юм та нарын голыг өрүүлзүүлээ те та нарыг гомдоогоод ах юм бол please write down the following email address so you can send your complaint. би имэйлээ та нарт өгчий тэгээд гомдлын хүсэлтээ явуулаарай гэж. I don't care at hotmail@gmail.com. Миний Gmail хаяг болохоор надад хамаагүй @gmail.com. No, just joking. Тоглосон. Sometimes people write letters. Гэтэ надлаа үнэхээр зарим хүмүүс захиа бичдэг. Sometimes people post online. Эсвэл жинхнээсээ пост бичдэг аа. But every now and again, someone sends a message that's not praise and not criticism, but rather it's a cry for help. Гэтэ хаяа зарим хүмүүс нь намайг магтсан ч биш, намайг шүүсэн ч биш, зүгээр л надаас тусламж гуйж байгаа төрлийн мессеж хүртэл ирдэг. And I received one such message and I thought I would start today's service by reading this letter to you. Тэгээ би нэг ийм мессежтэй ийм захиа авсан болохоор энэ захиагаа та нарт уншаад энэ яриагаа эхлүүлье. Are you ready? Бэлэн үү?
Let's go. Dear doctor, За докторт хандаж байна. I think I already know how you will reply to this letter. За ер нь л та яаж энэ миний бичсэн захианд хариулахыг чинь бараг мэдчихээн л та. I know all about living the right way. Би хэрхэн зөв амьдрах талаар бүгдийг нь мэднэ. But what I don't understand about myself Гэтэ би өөрийнхөө талаар ойлгохгүй байгаа юм нь is why I can't seem to live that way. би эдгээрийг мэдсээрэж хэрхэн зөв амьдрахыг мэдсээрэж яагаад зөв амьдрч чадахгүйгаа ойлгохгүй. I want to do the right thing, Би уг нь зөв зүйлсийг хиймээр байгаа. but then I do exactly the opposite. Гэтэ бүр яг эсрэг зүйлийг нь л хийчихэд байгаа. So if I can't be trusted, I know that rules are necessary for me. Тэгэхээр би ч өөртөө итгэж чадахгүй байгаа энэ үед надад дүрм хэрэгтэйг би мэдж байгаа ойлгож The байгаа. only problem is I can't seem to follow the rules either. Тэгээ хамгийн гол нь би өөртөө дүрм тавьсан ч гэсэн дүрмээ өөрөө дагч чадахгүй байна. I want to do what's right, Би зөв зүйлийг хиймээр байгаа. but the rebel on the inside of me wins every time. Тэгээ миний дотор байгаа тэр тэрслэгч сүнс дандаа ялаад байна. Do you know anybody who can help someone like me? Та над шиг ийм хүнд тусалж чадах хэн нэгнийг танихгүй биз? Yours sincerely, Pastor Nara. Хүндэт пастор нараа. And that's why I've come today. Тэгээ би өнөөдөр энд ирсэн байна. Миний ирсэн шалтгаан. Pastor Nara's personal doctor therapy Би session. ингээ нараа пастрын те сэтгэл зүйч байгаа. No, obviously I'm just joking. За тоглосон угаасаа тоглож байгаа. Because this letter wasn't written by Pastor Nara. Энэ захиа пастор нараагаар бичигдээгүй. This letter was actually written by the Apostle Paul. Энэ захиа хэн бичсэн бэ гэхээр апостол Паул бичсэн байгаа. In what I think is one of the greatest pieces of poetry in Scripture found in Romans chapter 7. Миний бодлоор Ром 6 дээр гарсан хамгийн тэр яруу найргийн гимээр ишлэл байгаа. Paul, the apostle, says, "The things that I want to do, I do not do. Паул юу гэж байгаа лээ? Би энийг хиймээр байгаа ч гэсэндээ ерөөсөө хийж чадахгүй. And the things that I don't want to do, that's what I do." Тэгээ би ерөөсөө хиймээргүй байгаа юм аа л хийж таарч чадах. Who can help such an idiot Би like me? өстө маа нэг юм аа над чиг хүнд хэн туслах юм бэ? In other words, even though he knows the right Тэгэхээр way, юу гэсэн үг вэ гэхээр апостол Паул аль нь зөв гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ even though he's had a radical encounter with the living God, бүр тэ амьд бурхантай бүр радикал ингээд уулзсан ч гэсэндээ even though we can be filled and convicted by the Holy Spirit, тэгээ бид нарт ариун сүнсээр зөвтгөгдөөд гимшсэн ч гэсэндээ sometimes, let's be honest, sometimes we still make заримдаа mistakes. бүгдээрээ үннээ л хэлээ тэ бид нар алдаа хийдэг. He ends the passage by saying, "Who can save me from this body of death?" Тэгээд энэ бичсэн зүйлээ юу гэж дуусгаж ийн вэ гэхээр миний энтэй өвхлийн биеийг хэн аварч чадах вэ? And sometimes we wonder, what does that mean? Тэнгууд одоо ингэ бод юу гэсэн үг юм яг? Could it mean, like the Bible says, the wages of sin is death? Тэгэхээр Библиэр байгаа те нүглийн төлөөс л өхөл. Or maybe it means something else. Эсвэл өөр утгатай гэж магадгүй. In ancient Roman times, there were a variety of different forms of capital punishment sentenced to death. Тэгэхээр эртний Ромын үед юу байдаг байсан бэ гэхээр шийтгэлүүд бол маш олон шийтгэлүүд байдаг байсан. Өөр төрлийн. We all know about the crucifixion, За мэдээж загалмай цовдлох байна. the most terrible way to die. Хамгийн аимшигын. But there was another form of capital punishment that the Romans used, Тэгэхээр бас Ромчуудын ашиглаж исэн бас нэг арай нэг өөр төрлийн and that шийтгэл is байгаа. if you killed somebody, Тэр нь болохоор чи хэрвээ хүн алах юм бол your punishment would be to be strapped to that dead body. Really? Yeah. Чиний шийтгэл тэр үхсэн тэ өөрийнхөө алдсан тэр биетэй ингэж хамт хүлүүлэх ёстой гинэ. Face to face, arm to arm, Нүрээрээ limb to limb. амаараа тэр үхсэн үнтэй хамт. Now, there's three things that immediately will happen. Тэгэхээр гурван зүйл тэр дороо бий болно. Firstly, this disgusting, decaying, rotting flesh, Тэгэхээр эхнийх нь бол тэр өмхээрсэн муухай үхмэл ялц бий байгаа. it's enough to make you sick. Тэгэхээр та нарыг тэ угаасаа өвчтэй болгоно. Secondly, the putrid smell and the disgusting look. Other people will go, "Ooh, that's disgusting," Тэгээ and run away муухай from үнэртэй you. тэнгууд хүмүүс харж байгаа тэ ёо ямар заваа юм бэ гэж чамаас зүхтаад оодно. And then thirdly, Гуравдах нь болохоор just like one rotten apple will ruin the entire box of apples, яг ингээ тэ хайрцагтай айлан байлаа гэхэд нэг л ялзарсан айлан байх юм бол тэдгээр нь бүх альмаа ялзруулж байгаа. the dead, decaying flesh will transfer itself to the living, and this will kill you. Тэгэхээр тэр үхсэн тэ цогцостой та нар ингээд хөлүүлсэн байхлаар тэр үхсэн цогцсны үхмэл чанар нь та нар руу ч гэсэн
шингээ тэгээ та нар өөхөх болно. So when the Apostle Paul says, "Who can save me from this body of death?" Тэгэхээр Паул тэг хэлээд байна шүү дээ. Энэ намайг үхлийн биеэс хэн аврах вэ? Theologians argue that what he is wrestling with in this moment is called shame. Тэгээ теологчид юу гэж хэлээд байна вэ гэхээр яг энэ хугацааг энэ моментиг ичхүүр гэж хэлж байна. Now, shame is different from guilt. Тэгэхээр ичхүүр болохоор буруутгалаас өөр. Ичхүүрхаар, Ичхүүр. ичхүүр. Shame is different from guilt. Ичхүүртэй байдал нь юу лээ? Буратга. Гэвэл буруутгалаас өөр. Yeah. Буратга. That's what I said. That's what I said. Guilt, буратга. It's what you feel when you feel bad for what you have done. Буруутгал гэдэг нь болохоор буруу юм хийчээд тэгээ дараа нь ингээд муухай санагдаад яага буруу юм хийчихвэ гэж But мэдэрч байгаа юм. shame is where you feel bad for who you've become. Харин ичгүүр гэдэг нь болохоор ямар муухан болцсондоо ичээд байгаа санаа зовоод байгаа зүйл. It reminds me of a story of an alcoholic Тэгэхээр надад яг нэг архин донцсон нэг хүний түүхийг санагдуулж байна. who was from Ireland in Europe over there. Европын Ирландд амьдардаг. And he was trying to give up alcohol. Тэгээд архиа ер нь болий гэд сургалтанд суужсэн. And I don't know if you've noticed, but when you're trying to give up one habit, oftentimes you take up another one. Тэгээд ер нь та нар анзаарсан үгүй юу? Ямар нэгэн хүн буруу хийж байгаа за зуршлаа хаяа гэх юм бол тэр зуршлаа хайсан байж магадгүй ч гэсэндээ өөр зуршлыг олж авч And идэв. so instead of drinking alcohol, he started taking up cigarette smoking. Тэгин гот арх ухаа болий гэснээ тамхи татаад эхэлсэн ба. But one night he'd run out of smokes. Тэгсэн чинь тамхин дуссан нэг орой. And he thought, I'll go down the street and I'll buy some more. Тэгээ за ямар ч тааш доош нь гудамж руу очиод илүү их тамхи авчий. But as he got down onto the street, he saw the shop is all the way down there. Тэгээ доошо буугаа гудамжаар алах гэсэн чинь бүр гудамжны бүр мухарт нөгөө дэлгүүрнээс. But the bar is just over there. Тэгсэн чинь нөгөө баар болохоор яг хажууд. And he thought to himself, the bar will sell cigarettes. Тэгин гот за баарын дотор бол тамхи зарж байгаа. Instead of walking all the way down there, I'll just go in here. Тэгин гот тэр гудамжны мухар руу алхаж ийснаас ийш нэ орч. I'm not going to drink. I'm just going to buy some Би smokes. уухгүй зүгээр л тамхи авах гэж л орж байна. And so he makes what we call a seemingly unimportant decision, but indeed it's very important. Again, sorry. He makes what we call a seemingly unimportant decision. Тэгин гот одоо амар сонин чухал биш шийдвэрийг хийж байгаа. But in actual fact, it's very important. Тэгтээ яг бодоод үзэн гот амар чухал ч биш. Because the moment he walks into the bar, he is greeted with the atmosphere of everybody drinking. Яг гэх юм бол баар руу ороод ирэх юм бол тэр согтуу ууцсан хүмүүсийн уур амьсгал өөрийг нь огтно. There's cool music playing in the background. Гой дуу яваал ард нь. People are clinking their glasses together, Хүмүүс ингээд laughing. хамтаа тулгаал баярлал инээгээл. And in that moment, he's like, oh, wow. Тэгэл харчаал ёй. I would love a drink. Нэг уучвал гоё доо. But no, in my own strength, I can be strong. Тэ үгүй би өөрийнхөө хүч чадлаар өөрийгөө захирч чадна. So he walks up to the bartender and says, can I have a packet of cigarettes? Quickly, make it fast. Баарлуу очоод за гяс надад тамхич хурдуугаарэ. And as he is ordering his cigarettes, За тэгээ яг тамхи авъя гэж хэлж яхад нь he hears somebody call his name from the other side. нэг өрөөнд нэг хүн цаана нэрийг нь дуудаж байгааг сонс. Baggy, come! Баги Hey, хүрээд ирэх үү? we haven't seen you around here for a long time. Уулзаагүй юм бэ. Come join us for a beer. Жохон тэ нэг ганц бир уучи. And Baggy says, Ганц шар эрэг уучи. no, I'm just buying some cigarettes. I can't stay. I've got to go. Үгүй би зүгээр тамхи авахаар л ирсэн. Би үлдэж чадахгүй гяс явлаа. And they say, Baggy, don't be so rude. Тэгсэн чи ёо чи ямар зүрүүд юм бэ те ямар муухай юм бэ. And he says, oh, I don't want to be rude. Maybe I'll just go over and say hello. Оо за би нэг муухай хүн баймаар байна. За сайн уу гэлчи. Сэмэнэ. And before you know it, Тэг мэдхээс ч өмнө a beer arrives. тэгэл шар эрэг ирж байгаа. Now, he doesn't want to drink the beer, Мэдээж уумааргүй байгаа л та. but everyone says, cheers. Тэг хүн болгон төлөө. And so he clinks the glass Төлөө гээл. and he thinks to himself, you know what? I'll just be polite. I won't drink the beer. I'll just take a sip. За ийдэг байчи те зүгээр ганц л амсч. And so once again, he makes another seemingly unimportant decision. Тэнгууд дахиад нэг юм хэрэгтэй биш.
хонголтыг хийж байгаа. And the moment the golden liquid touches his lips, Тэгсэн чинь л те яг нөгөө алтан голдмай шингэн аманд нь хурж хахад тэгэж хэлсэн шүү. he feels the conviction of guilt. Тэгээл шууд ичгүүр орж ирж байгаа. Because I should not be drinking, I'm Би trying уух to give up. ёсгүй учраас даанч би уугаад эхэлчлээ. But since I've taken a sip, За одоо нэгэн дамссан юм чинь. he thinks to himself, I might as well finish За the за beer. ер нь дуусах чи дөө. Buggy wakes up tomorrow morning. He Тэгээ can't Buggy remember the өглөөс night ирлээ. before. Тэгсэн чинь өмнөх оройгоо санахгүй байна. And what started out as guilt has now turned into shame Тэгээ тэ эхлээ зүгээр буруутгалтай эхэлсэн бол одоо тэр нь ичгүүр болсон байгаа юм as харж. he beats himself up because of what he's done Тэгээ юу хийцэндээ өөрийгөө буруутгаал буруу шагаад. and because of now who he's become. Тэгээд одоо энэ зүйл хийсэн зүйл нь өөрийг нь хин гэдгийг илтгэж байна. Once again, an alcoholic. Тэгээд архичин болж байгаа. But we now know through scientific research that if you beat yourself up because of the bad things you've done, Тэгэхээр шинжлэх ухаан юу гэж байгаа гэхээр буруу юм хийснээс болоод та нар өөртөө буруутгаад буруу шаагаад байх юм бол you are almost certainly going to do it again. та нар ер нь бол бараг л баттайгаар дахиад тэр зүйлийг хийнэ гэсэн. But when we as parents try to encourage our children, Харин бид нар хүүхдүүдээ тэ урамшуулад when they've done the wrong thing, we too beat them up with our words. буруу манай хүүхдүүд маань буруу юм хийгээд ирэхэд ч гэсэндээ бид нар буруу шагаад уурлаа загиндаг. You stupid child, how many times Ямар have I тийм юм told бэ? you? Хэдэн удаа чамд хэлсэн бэлээ? And we think that by beating them up with our words, it will make them want to do the right thing. Тэгээ бид нар юу гэж боддог гэхээр бид нар сайн загнаад сайн энийг нь хэлж өгöd ах юм бол манай хүүхдүүд дахиж энийг хийхгүй зөв зүйл хийх болно гэж. But in actual fact, what we're doing is reinforcing the negative behavior. Тэгээ яг үнэндээ бид нар тэр өөрөөс нь гараад байгаа тэр сөрөг байдлыг л улам илүү хүчрхэгжүүлээд өдөөгöd байдаг гэсэн. There's got to be a better way. Тэгэхээр үүнээс илүү зөв зам байх And хэрэгтэй. that's what I want to talk to you about today. Тэгэхээр өнөөдөр би яг энэ замын талаар ярмаар байна. What's God's way? Тэгэхээр бурхны зам, бурхны арга гэж юу гэсэн үг юм? Because the Apostle Paul, who once said, the things that I don't want to do, that's what I do, he's also the same guy who eventually said, follow me, imitate me, do as I do. Тэгэхээр юу гэсэн бэ гэхээр апостол Паултай нэг үед болохоор би ингээ хиймээргүй байгаа зүйлээ хийгээд байна гэж хэлж исэн хүн дараа нь апостол Паул яг нэг хүн ч гэсэндээ намайг дуурай, намайг даг гэж хэлсэн байна. What did the Apostle Paul discover that we too can also learn? Тэгэхээр апостол Паул юуг олж нээсэн, юуг олж мэдсэн болохоор ингэж өөрчлөгдсөн юм бэ? That's what we're talking about today. Тэгэхээр өнөөдөр бид нэр энэ талаар ярих бол. So God, I just want to thank you that we get to be in your presence. Хүмүүн үнэхээр таны оршихуйд хамтдаа цугларсанд үнэхээр талархаж I байна. thank you, God, there's nothing that we can do that can add to our salvation. Тэгээд үнэхээр бид нэр өөрийнхөө аврал дээр өөрийн танаас ирсэн аврал дээр үнэхээр бид нэр юу ч нэмж чадахгүй. But I do thank you, God, that you have called us to live a godly life. Бурхан минь үнэхээр та биднийг бурханлаг байдлаар, бурханлаг амьдралд дуудсан тань талархаж. And when we are filled with the Holy Spirit, we long to honor you through Тэгээд бид our нэр actions. ариун сүнсээр дүүрсэн үнэхээр бид нэр таныг алдаршуулахын төлөө үнэхээр хүссэн So тэр God, would зүйлийг you өгсөн талархаж. reveal to us today, Тэгээд бурхан минь үнэхээр та илчлээрээ what's your way? таны зам гэж юу юм бэ? We want to glorify you. Бид таныг алдаршуулахыг хүсэж байна. We want to be set apart and be holy. Бид тусгаарлагдсан үнэхээр ариун байхыг хүсэж And байна. yet we still make mistakes. Мэдээж бид нэр алдаа хийдэг. But we want to thank you, God, Гэхдээ бид нэр танд талархахыг that хүсэж байна. even though we walk through the valley of the shadow of death, we fear Үхлийн no харанхуй evil хүндийгээр тулсан ч бид хор хөнөөлөөс айхгүй. because you are with us. Яагаад гэх юм бол та бидэнтэй хамт байгаа. In Jesus' name. Есүсийн нэрээр. My observation is that God is our cheering squad, not our firing squad. Миний одоо ойлгосон зүйл бол бурхан бол биднийг дэмждэг, бидний арт талд байдаг хүн гэхээс биш, биднийг тэгж буудаад загнаад шүүгээд байдаг бурхан биш. The Apostle Paul, at the end of his ministry, said, I have finished the race strong. Тэгээд апостол Паул энэ үйлчлэлээ дуусгаад юу гэсэн мэхээр би сайн тэмцлэр тэмцлээ But гэж. what if while we're running the race, we accidentally trip? За тэгээ бид нэр уг нь гүгээд сайн явж байгаа тэгвэл бүдрээд унчвал яах. Well, does God say, stupid? Тэнгууд бурхан тэгэл тэнийгээ What's wrong with you? чамд ямар юм No, тохиолдсон юм бэ? God, our God, is like, come on, you've got this, get back up. Бурхан яг үндэ юу гэдэг вэ гэхээр босоорой зүгээр гэж хэлж The байгаа. Bible says if you fall 7 times, get back up 8 times. Библиэлд юу гэсэн мэхээр чи 7-оос
унавч 8 сэхнэ гэж хэлсэн. It doesn't say you won't ever make mistakes, Тэгээд мэдээж та нар хизээч алдаад ихэж хийхгүй гэсэн but to үг биш. recognize God is not digging for dirt, he's digging for gold. Тэгээд хамгийн гол нь бурхан те шорооны төлөө ухаад байгаа ш. Бурхан алтны төлөө ухаж байгааг ойлгох. There is treasure on the inside that God wants to bring out. Тэгээд та нарын дотор тэр үн цэнтэй үнэт зүйлс байгаа. Тэгээд бурхан үүнийг гаргаж ирэхийг хүсэж байгаа. But in order to find the treasure, sometimes we need to get our hands a little bit dirty. Тэгэхээр энэ үнэт зүйлсийг ухаж гаргахын тулд зарим үед бид нэр гараа бохир болгох хэрэгтэй. So I brought a whiteboard because I wanted to explain to you, as a doctor, this is how it works in the human brain. За би самбар авчирсан байгаа. Тэгээд би доктор хүү учраас хүний тархинд юу болохыг And in order to do this, I might need a helper. In fact, Jake, could you come and look out at these beautiful people? За энэ үзэсгэлэнтэй хүмүүс лөө хараад I'm just going to draw your portrait. тэгээ би чамайг зурья. So look that way. За ийшээ харж байгаарэ. Here we go. Don't look. I can see it on the TV. Oh, you can see it on the TV. За жоох үүс тавьчлаа гэнэ. Eyebrow. All right, so this is what I see from the outside. За би гаднаас нь бол ийм л хүн гэж харж байна. You think it's some similar Юу like? н адилхан байна уу? Яаж юм? Okay, but I believe by faith that Jake also has one of these on the За inside. тэнгууд би юу гэж харж байгаа вэ гэхээр итгэлээрээ Джейкийн толгой дотор нэг юм байгаа. We call it the human brain. Тарих. Now, not to take God's church service and turn it into a biology lesson, За би ердөөсөө бурхны энэ ариун цуглааныг биологи хичээл болох гээд байгаа юм биш шүү. but if we can understand how God designed and wired our brains, then we will be better able to follow his way. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бурхан бид нарыг яаж бүтээсэн, бурхан бидний тархийг яаж ажиллахаар бүтээснийг ойлгочих юм бол бид нэр илүү бурханы төлөө амьдрахад биднэрт хэрэгтэй гэсэн үг. So at the top of the spinal cord is what I like to call the light bulb of the brain. За тэгэхээр энэ те ясны дээр нэг юм чийдэнгийн гэрэл шиг Yeah, it does all of the things that Jake doesn't need to think about. За энэ нь болохоор Jake-ийн бодох ёсгүй зүйлсүүдийг өмнөөс нь бодоод өгчдөг гэсэн. When he's breathing, he doesn't need to go and in and one and two and out Одоо and one жишээлх юм and бол two and in. амьсгал авлаа, Jake хизээч за нэг амьсгал чи 1 2 3 4 гэж бодохгүй. No, it just happens automatically Шууд автоматар л амьсгална. because of this part of the brain. Ягаад гэх юм бол тархины энэ хэсэг байгаа When учраас. Jake is digesting food, За тэгээд Jake хоол идчихлаа гэж he бодъё. doesn't need to think now, okay, round the corner, За одоо энүүгээр эргээд down the slippery за slide. энүүгээр жоохон эргэж доош нь буугаад No, it just happens automatically. ерөөдөөсөө тэгэж бодохгүй зүгээр л автоматар болж байгаа. When Jake is trying to grow hair, За Jake үсээ ургуулъя гэж бодчихлоо. he's trying to grow up here, Тийм ингээ үсээ ургуулъя and гэж. so he goes, За ургаарай. but it comes out down here. Тэгээ ингээ дүүлэнгууд ингээ сахал болоо. No. He doesn't need to squeeze. Ингэж дүүлэх хэрэггүй. It just happens automatically. Зүгээр л автоматар л ургана. But around this part of the brain is what I like to call the cauliflower За of the brain. тэнгууд одоо энэ байцаа шиг цэцэгт байцаа шиг ийм хэсэг байгаа. How do you say cauliflower? Цэцэгт байцаа. Okay. So this is the emotional part of the brain. За энэ болохоор яг сэтгэл хөдлөлийн And then хэсэг байгаа. lastly, before the lesson is over, at the дуусгаас өмнө front here, энэ урд нь юу байгаа вэ гэхээр we have the logical, rational thinking за энэ part болохоор of the brain. логиктэй өөрөө яг толгоогоор бодож байгаа хэсэг байгаа. So this is what Jake wants, but this is what he knows. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ хэсгийгтэй Jake хүсээд байж болно. Гэхдээ энэ хэсэг нь Jake-ийн бодох ёстой хэсэг гэсэн үг. So let's just imagine that Jake is being offered some chocolates, За Jake-д нэг хүн шоколад өгч ийн гэж бодъё. and he thinks to himself, Тэнгууд Jake бодож байгаа өөртөө. I probably don't need chocolate Би ер нь бол авах хэрэггүй л ах л та. because I already had 4 this Ягаад гэх morning. юм бол би өнөөдөр аль хэдийн 4 шоколад идсэн. Having a 5th is not good for me. 5 дахь шоколад идэх гэхэлэр нэг зүв биштэй надаа гэд бодож байгаа. This is what he's thinking. Энд бодож байгаа гэсэн үг. But his emotional brain Тэгээ says, сэтгэл хөдлөлийн яг хэсэг тарих нь I want chocolate. шоколад идмээрээ штэ тий.
And so Jake will now have a tug of war between these two different parts of the Тэгэнгუთ brain. одоо яг монголоор нөгөө туг булаацалтна гэдэг шиг энд ингээд тулаан болж байгаа. Unless we learn how to master our mind, our emotional brain will win the battle every single time. Тэгэхээр бид нэр толгой доторхоо бүр мастертэй бүр ингэж бүр хамгийн сайнаараа л удирдах сурахгүй бол ер нь бол дандаа сэтгэл хөдлөлийн хэсэг нь л хождог. Ladies and gentlemen, would you please give it up for our За Джейк баярлалаа. wonderful model, Jake? Манай гайхамшигтай модель. So how do we beat our brain at its own game? Тэгвэл одоо энэ тархитайгаа тоглоод байгаа тоглоом дээрээ яаж хожих вэ? Яаж дийлэх вэ? First, we would do well to understand when we are most vulnerable to giving in to temptation. Тэгэхээр бүгдээрээ ямар хэсгээ олж нээх ёстой вэ гэх юм бол аль үед бид нар хамгийн сорилтонд орох илүү боломжтой, илүү боломжийг олж өгөөд байгаагаа ойлгох хэрэгтэй. This part of the brain is responsible for three things. Тэгэхээр энд байгаа энэ хэсгийн тархины хэсэг нь гурван зүйлд үүрэг хариуцлага үүрдэг. Firstly, it processes the experience of pleasure. Эхнийх нь болохоор одоо тачаал. Secondly, it processes the experience of pain. Хоёр дахь нь болохоор өвчнг гаргаж байгаа. And thirdly, it's important for survival. Гурав дахь нь болохоор амьд тэмцэх. But whenever we experience pain, that's a threat to our survival. Тэгэнгუთ бид нэр яг ингээ өвчин зовнилыг мэдрээд эхлэхэд бидний амьдрах одоо амьдрахыг хүсэж байгаа тэр тачаалд And so одоо юу гэдэг өсөрхөд лай болоод байдаг. Одоо тэг ингээ зөрчилдөд байдаг. Яа. And so the fastest way to overcome pain is to engage in some kind of pleasure. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хамгийн хурдан аргаар энэ өвчнийг зайлуулах ёстой зүйл нь бидний таашаал өгöd байгаа тэр зүйлийг олох хэрэгтэй байна. Now the brain processes pain in a variety of different ways. Тэгэхээр бидний тарих маш олон аргаар өвчнийг илэрхийлдэг. For example, if I punch Jake in the shoulder, За ингээ би Джейкийг ингээ цогтоо гэж бодъё. he will experience physical pain. Тэгэнгүүтээ бие махбодороо өвчин мэдэрч байна. But if I betray Jake and I break his heart, Эсвэл би муухай зүйл хийгээд зүрхийг нь шархлуулах юм бол it's not physical pain. энэ бол бие махбодын өвчин биш. It's like an emotional or spiritual pain. Энэ нь сэтгэл хөдлөлийн эсвэл сүнслэг өвчин болж байгаа. When it comes to temptation, these are the most common types of pain that we often experience just before giving in to temptation. Тэгэхээр бид нар дээр тэр сорилт ирэх үед бид нарт яг энэ төрлийн өвчнүүд илэрдэг сүнслэг эсвэл сэтгэл хөдлөлийн. The first Эхнийх нь болохоор is called boredom. уйдцсан байдал. And so when you are bored, it's as though your brain is in pain. Тэгэхээр та нар уйдцсан хийх юмгүй байна гэдэг чинь та нарын тарих өвчтэй байна гэсэн үг. Hands up anyone who has children. Хүүхдтэй хүмүүс байна уу? Okay, quite a few of you. You know this to be true because when your children are bored, they come to you and it sounds like they're in pain. Тэгэнгүүтээ та нар эцэг эхчүүд бол мэдж байгаа. Хүүхдүүд чинь уйдаад ирэхээрээ та нар дээр ирээд яг нэг юм болохгүй нэг юм өвдөд байгаа юм шиг хэлдэг. They sound like, Mom, Ээж I'm bored." And what they're really saying is, I want your iPhone. Ер нь бол ингэж хэлээд байгаа нь юу гэж хэлээд байна вэ гэхээр та утсаа надад өгчөөч л гэдэг. I want some kind of pleasure to overcome the pain of Тэгэхээр boredom. надад одоо энэ уйдгар гунгийн энэ өвчин шиг ингэж мэдрэгдээд байгаа зүйлийг би ямар нэгэн надад таашаал өгөх намайг тэтгэх тэр зүйлээр би солих гээд байна The гэсэн. second one is called loneliness. Хоёр дахь нь болохоор ганцаардмал байдал. We now know that loneliness is a form of pain. Тэгэхээр одоо бид нар мэдчихээн ганцаараа байх, ганцаардмал байна гэдэг нь ямар нэгэн өвчтэй байна гэсэн ямар нэгэн өвчний хэлбэр гэсэн үг. And so when you're feeling lonely, you are more likely or more vulnerable to giving in to some kind of pleasure or temptation. Тэгэхээр та нар ганцаардсан байгаа үедээ ерөнхийдөө бол илүү их таашаал хайх, ямар нэгэн өөрийг чинь тэтгэх тэр зүйлийг л хайхад илүү. The next one is anxiety. Хоёр дахь нь болохоор гурав дахь нь болохоор санаа зовнил. Or agitation. Эсвэл одоо ямар нэгэн зүйлд бүр ингээд санаа зовцсон. Anger. Эсвэл бүр уур хилэнч байж болно. And so whenever we're feeling angry or agitated or anxious, тэгэхээр бид нэр ямар нэгэн байдлаар сэтгэл зовнилсан ууралсан байх үед it's like having an itch that you just want to scratch. Яг нэг юм цагтансан газар ингэж майж байгаа юм шиг.
Why are we scratching the itch? Because it feels so good to Яагаад feel бид нар bad. энийг майжаад байгаа? Яагаад гэх юм бол майжхаар илүү гоё санагдаад байгаа But болохоор. does scratching the itch make it go away? Гэхдээ ер нь бол тэ захтансан газар майжаад байхад захтнаа алга болдгоо л үстэй. No, it just makes it even more angry. Захтнаал баймаар. The next one is S for stress, За дараагийнх нь S stress гэсэн үг. which is obvious. Ойлгомжтой. And the last one is T for tiredness. Дараагийнх нь болохоор ядарсан байдал. Now, people respond to these things in different ways. Хүмүүс тэгэхээр энэ бүх зүйлсүүдэд арай өөр When you're tired, you might think to yourself, I'm tired. I might go and seek the pleasure of sleep. За тэгээ ядарсан үедээ бид нэр яадаг вэ гэхээр за очиж орон дээр унтъя да эн чинь одоо та нарт таашаалыг өгөөд байна гэсэн. But for others, when we're feeling tired, we say, Pastor, Гэтэ зарим хүмүүс юу гэдэг лээ ядархаараа пастра I need coffee. надад кофе хэрэгтэй. I want the pleasure to be woken back up again. Би ингээ тэ намайг тэрээх тэр таашаалыг амар. Or maybe you're so tired Эсвэл бүр амар ядарсан. that you lie down Хөвтлээ with your phone утастайгаа тэ утсаа оролдож. and you start scrolling Тэгээл ухаал. and you start doing the thing that you don't want to do. Тэгээл та нар хиймээргүй байгаа зүйлээ хийгээл эхэлсэн. Half an hour passes, 1 hour passes. All of a sudden, it's 30 минут нэг midnight. цаг тэгээл харсан чи шүн дунд болсон биш. How long have I been scrolling on social media? Хэдэн цаг сошиал медиа явахсан юм бэ? Or how long have I been consuming pornography? Эсвэл би pornograph хэр удаа үзчихвэ? You see, whenever we're bored, lonely, agitated, stressed, or tired, Тэгэхээр we бид are нэр- more Уйдсан эсвэл loneliness, ганцаарсан, agitated, ууралсан, stressed. стресссэн, эсвэл tired. ядарсан. We are more vulnerable Энэ үеүдтэй to do the thing that we don't want to do. энэ үеүдтэй бид нэр илүү хиймээргүй байгаа зүйлсүүдээ хийж эхэлдэг байгаа. But thank God he gives us a solution. Гэхдээ бурхан талархыг те биднэрт бурхан хариултыг нөхс. It's found in James chapter 4, verse 7, Яков 4:7 дээр хэлж байна. and it simply says, Юу гэж хэлсэн бэ гэхээр submit yourself to God, бурхан захирагт resist the devil, диавлыг эсэргүүц. and he will flee from you. Тэгээд тэр чамаас зайлнаа гэжэлсэн. Hallelujah. Hallelujah. So this is how I interpret this verse. Тэгэхээр би энэ ишлэлийг ингэж тайлбарлаж байгаа. In fact, this is my Hollywood interpretation of За this миний verse. Hollywood-ийн тайлбарлалч юу гэнэ. So let's just imagine it's late at night. За орой болсон гэж бодъё. I'm a bit bored. За жоох уйдсан. Everyone else has gone to bed, so I'm Бүгдээрээ lonely. гэрлүүгээ явцсан. Тэгээ би ганцаараа болцсон. I might have just had an interaction with one of my teenagers where they were being rude, and so I'm feeling agitated. Магадгүй би тэг хүүхэдтэйгээ жоохон мөргөлдсөн, зөрчилдсөн. Тэгээ би жоохон ийм яаж тэрийг Agitated, anxious, or stressed. стресссэн тэг бүр ингээс уур хүрсэн. I have to get the report, so I'm still working on my computer. It's due first thing tomorrow morning for work. Тэгэл маргааш ажил дээрээ хийх ёстой цаг нь тулцсан юм а хийгээл. But because it's so late, I'm Тэгээ орой болсон болохоор би жоохон still ившээгээл quite ядраа tired. ядарсан. And in this moment, Тэнгууд яг энэ үед the enemy knows that I am vulnerable. диавол юуг мэдж байгаа вэ гэхэлэр бидний дайсан юуг мэдж байгаа гэхэлэр за одоо энэ л хамгийн дайрж болох цаг. Like it says in the book of Genesis, the devil is like a lion crouching behind the tiger crouching behind the door, waiting to come out and get you. Эхлэл ном дээр юу гэсэн бэ гэхэлэр те яг диавол бол те тэр арслан шиг те тэр нохог одоо гитж байгаа тэр арслан шиг байгаа гэсэн үг. And so as I'm working, all of a sudden, Тэгээ би ажиллаж байгаа. what does ding mean? Дing. You've got mail. Тэнгуүтэй мэйл ирсэн байх шүү гэж хэлж байна. And I read the header on the email, and it says, Тэгээ гарчгийг ингээ уншсан чинь Helga from Russia is waiting for you. Helga in Russia те Оросоос Helga чамайг урьж гин. I think, Helga, do I have a meeting with Helga? Би Is this Helgaтай уулзах хэвэл юу лээ? you know, I work with Russia, so maybe that's a За би meeting. Орос хүмүүстэй ажилладаг болохоор магадгүй энэ байж магадгүй. Maybe I should open the email Магадгүй би имэйлийг нь онгоолгоод and click on the link. тэгээд тэр явуулсан линк дээр нь дараад But you know as well as I do, this is not a meeting. гэтээ та нар мэдж байгаа те энэ This хизээч ажлын This is one of those уулзалтын random email биш. emails that we receive called spam, soliciting me to go to a sex site. Тэгээ тэр нь юу вэ гэхэлэр те бидний имэйл дээр зүгээр бид нар өөрсдөө хүсээгүй байхад л зүгээр илгээдэг тэр сексийн линк байгаа.
And because I'm bored, lonely, stressed, tired, Тэгээ би болохоор те ядарсан, стресстэй, ядарсан the байгаа учраас enemy comes along like a slithering snake and says, бидний дайсан юу гэж байгаа гэхээр те яг могоо шиг ирээд go on, за click the link. дараарай. You know you want to. Чи угаасаа тэгмээр байгаа мэдж байгаа сте. Now, there is a part of me that wants to. Магадгүй те миний зарим хэсэг тэрийг үзмээр ш магадгүй. Just being honest, because I'm a human being and I'm a man. Ягаад гэх юм бол би эрэгтэй, би хүн төрлөختөн. You cut me, Australians bleed red just like Mongolians. Тэ австралчуудыг ингээд төсөөд үсэх юм бол яг л монголчуудыг адилхан улаан цэстэй. But at the same time, I know this is not good for me. Гэхдээ яг тэр мөчөд ч гэсэндээ би энэ миний хийх ёстой зүйл биш гэдгийг мэдэж So байгаа. I'm having a tug of war in my brain. Бид хоёр зөрчилдөд байна. What my flesh desires Миний бие махбодын хүсэл between against what I know God desires. тийгүүтээ би уг нь бурхны хүсэл юу гэдгийг мэдж байгаа гэсэндээ миний бие махбодын хүсэлтэд зөрчилдөд байна. But because of James chapter 4, let's just imagine I close down the email, I put it into the trash. За тэгэхээр Яков 4-ийн дагуу бүгдээрээ за тэр компьютераа унтраагаад And the enemy's орхио like, явлаа гэж бодъё. almost got him. Тэгэхээр чин тэ өрсөлдөгчтэй диавол юу гэж байгаа гэхээр за Better уг luck нь бараг next л time боллоо. as the- За дараагийн удаа And then the enemy slowly slithers away. буцаа явж байгаа. But hang on here, it Гэтээ says, сонсож байгаарай. resist the devil and he will flee from you. Тэгэхээр диавлыг эсэргүүц тэгвэл та нараас зайлна гэж хэлсэн. Flee means run for your life. Зайлна гэдэг чинь зүгээр л амьдралынхаа төлөө зүрггүй гэсэн үг. So it's almost like I've resisted the enemy, now I've empowered my guardian angels out with their swords, Genghis Khan style. This enemy Тэгэхээр is ер нь бол going юу down. гэдэг вэ гэхээр диавлыг эсэргүүцсэн байхад миний өмнө миний тэнгэр элч гарч ирээд Чингис хаан шиг зүгээр ингээд сэлэмдээ тайж байгаа гэсэн. Now, I did say this is the Hollywood version of the За би story. тэгээ Холливуд шиг хувилбар гэж хэлсэн шүү. The only problem is it's not very biblically accurate. Хамгийн гол асуудал нь энэ яг Библийн дагуу яг тэр зөв бас биш. Because of what it says in 1 Corinthians chapter 6 verse Тэгэхээр 18. 1-р Коринт 6-гийн 18 дээр юу гэсэн байна вэ гэхээр In this verse it says flee sexual immorality. хүсэл тачаалаас зүхт гэсэн маа. So in the first one it said resist the enemy and the enemy will flee. За эхний Яков дээр юу гэсэн бэ гэхээр диавлыг эсэргүүц тэгээд тэр чамаас зүхтнаа гэж хэлсэн. But this verse is saying no, you flee. Тэгсэн чинь энэ 1-р Коринт дээр юу гэж байна вэ гэхээр үгүй чи зүхт гэж хэлж байна. Every sin in the Bible, God says stand strong, resist the enemy. За тэгэхээр ер нь бол энэ гим нүглээс бусад бүх гим нүгэл дээр бурхан юу гэж байгаа гэхээр бат зогсоод диавлыг эсэргүүц гэж байна. Except for sexual sin. Харин хамгийн гол нь тэр sexual одоо бэлгийн тэр хүсэл тачаал дээр бол арай өөрөөр хэлж байна. It's the only time in scripture that God tells us to run. Тэгэхээр энэ зөвхөн энэ бэлгийн хүсэл тачаалын нүгэл дээр л бурхан биднийг өөрсдөө зүхт гэж хэлж байна. Flee sexual immorality. Садар самуунаас зүхт. All other sins a person commits are outside the body, but whoever sins sexually sins against their own Хүний flesh. үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед үйлддэг юм. Sometimes we read this verse and we go, hang on, let me just make sure I understand that correctly. Тэгэхээр за одоо гайхчих магадгүй. За зөв ойлгосноо уу харъя. So what you're saying is when I sin, I'm sinning against other people. Тэгэхээр юу гэж хэлж байна вэ гэхээр би гимнүгэл үлдэж байгаа бол би гимнүглээ бусад хүмүүсийн эсрэг үлдээд байна But when I'm гэсэн үг. sinning sexually, all I'm doing is sinning against myself. Гэхдээ би бэлгийн хүсэл тачаалдаа тэр садар самуунд орцсон байхдаа би өөрийнхөө мах бодийн эсрэг үлдээд байгаа It's гэсэн үг. okay. Юу гэсэн үг вэ? I Зүгээр. can take it. За зүгээр би угаасаа дийлж чадна, авч чадна. Actually, no, you can't. Гэхдээ үгүй. This thing will capture you and beat you into slavery. Тэгээд энэ садар самуун нь та нарыг бүр дарлаа зогсохгүй та нарыг зүгээр бүр ингээ хүлээсэнд оруулчихна. So what do we do? Тэгэхээр бид нэр юу хийх вэ? Well, good news, the Bible gives us a solution. За сайн мэдээ гэх юм бол бурхан биднэрт хариултыг өгсөн байна. 1 Corinthians chapter 10 verse 13. 1-р Коринт 10:13. No temptation has seized you except for what is common to mankind. За тэгэхээр бурхны та нарт учирсан сорилт нь хүнд тохиолдог зүйл. And God is faithful. He won't let you be tempted Тэгээ beyond бурхан what you can итгэмжтэй. bear. Тэр та нарыг хэрчин хэтэртэл соригдохыг зөвшөөрөхгүй. He will always provide a way out for you. Тэгэхээр бурхан тэр
гим нүглээс гарах замыг үргэлж та нарт хангаж өгөх болно. So when I read this verse, I think of the fly that got caught inside. Тэгэхээр би яг энэ ишлэлийг уншихаар надад юу бодогддог вэ гэхээр нэг ялаа ингээд өрөөнд гаццсан байгаа юм шиг. Can you imagine the fly is like looking for a way out? Тэгээл нэг гарч гал зам хайгаад And then it sees a window. тэнгууд цонх харж байгаа. Now, it doesn't know what a window is. It just sees through to the other side. There's outside right there. Тэнгууд ялаа явах уу цонх гэж мэдгүй ч гэсэндээ энэ ямар ч онгорхоо байна ийшнээ би гарч болох юм байна. And so the fly comes. Тэгээ явлаа. Тэгээ мөрөгцөн те. And there's this invisible force field. Тэнгууд ингээд ялаанд харагдахгүй нэг юм шилэн хэсэг байгаа. And so the fly tries and tries and tries in its own strength to break through the force Тэгээд field. өөрийнхөө хүчээр тэр харагдахгүй байгаа зүйлийг ингээд туулж гарах гээд байдаг. Freedom, it's right there. Freedom, just outside. Яг энэний л ард ирчлөө байгаад штэ гэд өөрийнхөө хүчээр л үзээд байдаг. And then we, like God, see the fly. Тэгээ бид нэр яг ингээд бурхан шиг өөрөөсөө ингээд ялааг харж байгаа. And we say, come on, fly, let me open the door and provide a way out for Тэгээ you. бид нарт энэ ялааг гаргахын тулд за хаалгыг нь нээж өгөө. Тэгээ та нар энэ ялааг гаргах хэрэгтэй. But unfortunately, we are just like the fly. Гэтэ харамсалтай нь бурханы нүдэнд яг бид нар энэ ялаа шиг. And even though there's a way out, Мэдээж тэ гарах зам байгаа. we say, no, I got this. Тийм үү бид нар үгүй би өөрөө гарч чадна ингээд And we нөгөө нэг try and try and try in our own strength. өөрийнхөө хүчээр хичээгээл We хичээгээл say, I'll never do this again Тэгээ дахиж би хизээч ихгүй. until tomorrow. Маргааш хүртэл. But tomorrow, this time, promise God, this Тэгээ is the маргааш нь last боллоо. time. За энэ би бүр бурханд амлаж чинь би дахиж энийг дахиж хизээч ихгүй. Миний Until хамгийн next сүүлч. time. Тэгэл дараагийн удаа хийх хүртэл тэгж байдаг. And that is why we find flies dead at the bottom of Тэгээ the бид нар юу window. хардаг вэ гэхээр тэр ялаа өөрийнхөө хүчээр хичээсээр агаад цонхны тавцан дээр хүцсэн байдаг. Here's the point. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Even though God has provided a way out for us, бурхан бидэнд энэ зүйлээс гарах тэр замыг хангаад өгсөн байсан ч гэсэндээ it is our responsibility to take that way, бид нэр тэр замыг нь өөртөө олж очих нь бидний үүрэг хариуцлага. to go God's way, not our own way. Өөрийнхөө замаар биш бурханы замаар явах нь бидний үүрэг And хариуцлага. if we understand He is for us and not against us, Тэгээ бид нэр юг ойлгох хэрэгтэй гэхээр бурхан бидний төлөө харин бидний that He эсрэг wants биш. the best for us, Бурхан бидний төлөө хамгийн сайн сайхныг хүсдэг. then we can trust Him. Тийм учраас бид нар бурханд итгэж болно. So there are 3 simple life hacks that I want to share with you За тэгэхээр today. амьдралыг чинь амархан болгох 3 арга зааж өгье. 3 simple ways that God provides a way out for us. Тэгээ бурханы тэ бидэнд бэлтгэсэн гаргах ёстой тэр зам руу яаж гарах 3 аргыг зааж өгье. And so whether or not you are struggling with pornography or even За just scrolling та нар Instagram, порнографт донтсон эсвэл тэ зүгээр л сошиал медиа дээр тэ утсаа авахдаг, or if you're struggling with alcohol or Эсвэл- cigarette сmoking, арх уудаг, тамхи татдаг, зуршилтай бол. or even just struggling with chocolate and donuts. Эсвэл зүгээр л тэ донот зүгээр шоколаданд донтсон. We all have a wrestle, Бид нар дандаа тэгж тэ барилддаг, зууралддаг зүйлсүүд байгаа. but God's got an exit plan, a strategy for freedom. Гэтэ бурханд биднийг эрх чөлөөрөө хөтлөх тэр гарах. It is for freedom's sake that we have been set free. Тэгээ бид нар бурхны тэр зүйлээр гарснараа бид нар чөлөөлөгдөнө. It's in the same way that God has given us forgiveness, and He says, here's the gift of Тэгэхээр юу forgiveness. гэсэн үг вэ гэхээр бурхан биднэрт уучлалыг өгж байгаа бэлэг болгоо. There's no strings attached. Нэгтээ би та нараас өөр юм хүсэж байхгүй. It's already been done for you. Та нарын төлөө аль хэдийнэ хийгдсэн There's өгөгдсөн. nothing you can do. Та нар үүнийг тэ олж авахын тулд юу ч хийх ёсгүй. But there is something that you have to do if you want to receive that gift. Гэхдээ ингээд тэ бэлгийг өгж байгаа ч гэсэндээ та нар энэ бэлгийг үнэхээр хүлээж авахыг хүсчихвэл та нар нэг зүйлийг хийх ёстой. And that is if somebody's giving you a gift, Тэгээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүн та нарт бэлэг өгж байгаа гэж бодоход then it's my responsibility to take it. би өөрөө гарнаас нь авах нь миний үүрэг. God is giving you a way out. Бурхан та нарт гарах аргыг зааж өгөөд байна. It's your responsibility to Тэгэхээр take та it. нар тэрийг нь авах хэрэгтэй. Are you ready to go? 3 simple hacks. За 3 арга, 3 энгийн арга. Is anyone learning anything? За Is this сурж okay? гин үү юм ойлгож гин үү? Okay, get ready. You're about to be empowered. За одоо та нар гоё хүчрхэгжүүлэх гоё арга хэлж өгье. Okay, life hack number 1. За амьдралын эхний арга. Don't resist temptation. Зөөж да don't resist temptation. Don't resist temptation. Сорилтыг бүү эсэргүүц. Ready? Boost. Don't resist temptation. Сорилтыг бүү эсэргүүц. Rather, delay temptation. Сорилтыг бүр хойшлуул. It's interesting, nowhere in the Bible does it ever say resist temptation.
Библиэлд хизээч сорилтыг эсэргүүц гэж Rather, хэлээгүй. it says, resist the devil and he will flee from you. Хизээч сорилтыг эсэргүүц гэж хэлээгүй. Харин диавлыг эсэргүүц гэж хэлсэн. But if you try and resist temptation, it will beat you. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та нар сорилтыг эсэргүүцгээд байх юм бол сорилт та нарыг угаасаа хожино. The moment you say that awful four-letter word and say, I'm going to go on a diet, За тэгээд нөгөө нэг хүмүүс ингэдэг те нэг амар дөрөв үг байгаа. that's the same day you find yourself in the bakery Тэр нь ordering юу гэсэн 3 үг extra гэхээр за serves. ихэвчлэн те за би хүүе үг нь гараа өвчлээ. Дэглэн барина те. Yeah, so that's right. Yeah, So my the mom idea is that your brain Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр та нар дэглэн барина гэж хэлээд маргааш нь хөргөшнийхөө урд л өөрсдөө олдог will те. fight you. Your brain is going to fight you Тэгэхээр манай те таны тарих өмнөөс чинь the moment you Тулалдана. say, I'm going to take away the pleasure. тэгээ би энэ таашаалыг намайг таашаал надад өгөөд байгаа зүйлийг би өөрөөсөө зайлуулъя гэж хэлэх үед Because remember, pleasure is the fastest way to overcome pain, and pain is a threat to our survival. тэгэхээр санах хэрэгтэй та нар тэр таашаалыг даван туулж байгаа нь та нар тэр өвчин тэ байгаа тэр өвчнийг даван туулж байгаа гэсэн үг. Өвчнийг даван туулах нь та нарын тэр амин насыг тэ өөрөө survive хийх гээд байгаа зүйлэн дээр зөрчилдөөн гарч ирнэ. And so if you say, I'm going to take away the pleasure, your Тэр юу гэсэн үг brain вэ гэхээр та нар тэ энэ за би энэ таашаалыг намайг таашаал өгөөд байгаа зүйлийг авлаа will гэхэд roll up its sleeves and say, no, I need that pleasure. таны It's тарих чинь essential юу for my гэх вэ survival. гэхээр би амьдрахын тулд наад таашаал чинь надад хэрэгтэй учраас таны тарих өөртөө чинь зөрчилдөж эхэлнэ. It's a little bit like when it's late at night and we're feeling a little bit hungry. Тэгэхээр ер нь бол бас тэ үүнтэй адилхан байж болно. Орой болцсон, гидс жоох өлсгөлөө. And so we just kind of wander over to the fridge and we Тэгээд open the за fridge. хөргөх жонголлоо орой очоод And there we see one last slice of chocolate cake. гэсэн чинь тэ яг шоколадтай кек ганцхан зүсэм үлдсэн байгааг харж And it's байна. like you've got the devil on one shoulder and the angel on the Тэнгууд other яг нөгөө shoulder. нэг чөтгөр нэг мөрөн дээр тэнгэр иш нэг мөрөн дээр сууж байгаа юм шиг. Anybody know what I'm talking about? Юу ярьж байгаагаа Yeah, хэлж right, байна. right. And the devil says, go on. Тэгээд диавол юу гэж байгаа лээ. За идэрээ. You know you want Чи to. угаасаа идмээр байгаагаа мэдж байгаа шүү дээ. So that's this part of the brain. Тэнгууд энэ хэсгэл тэгж But the хэлээд. angel in here says, no. Харин тэнгэрэлчтэй энд байгаа тэнгэрэлч юу гэж байгаа гэхээр You've already had 2 slices Гүй tonight. чи өнөөдөр аль хэдийн 2 тусмыг идсэн шүү дээ. If you have a 3rd slice, Гурав дахыг идэх юм бол яах юм? it's going to go to your waist. Тэг чи тэ ямар ч тайлгүй болчих шүү дээ. And then the devil on the other side says, Тэнгууд диавол юу гэж байгаа гэхээр okay, it might go to your waist. за яг хуу тэ тайлгүй болно л үст. But if you don't eat it, it will go to waste. Тэнгууд идэхгүй болчвол муудчих штэ маргааш хүлээс ирэх. So just eat it already. Тэгэхээр одоо зүгээр ид. And now we're in this tug of war. We're like, Тэнгууд яг ингэ туг булаацалж байгаа юм шиг. what do we do? Тэг юу их хэвтэй. Don't resist the temptation, Бити сорилтыг эсэргүүц. just delay the temptation. Сорилтыг хойшлуул гэж байна. Here's the key. За юу гэсэн үг вэ гэхээр And this key might just set someone free. хамгийн түлхүүр зүйл нь юу юм бэ гэхээр From science, we know за шинжлэх ухаан дээр most cravings and temptations only last for between 2 and 7 minutes. за шинжлэх ухаан юу гэж гаргасан бэ гэхээр бид нар нэг юм идэхгээ те ёо ямар гоё юм бэ гэд хүсэж байгаа тэр хүсэл чинь 2-7 минутын л хооронд одоо үргэлжилдэг гэсэн үг. And so if you're looking at the cake going, yeah, I want the cake. Тэнгүү за нөгөө тортыг хараа те идмээр. Well, instead of saying, no, I'm not going to have the cake, simply say, not yet. Тэгэхээр юу гэж хэлэх вэ гэхээр ёо би торт идмээр үгүй гэж хэлхийн оронд за арай болоогүй жоохон байж байгаа дий. And first, I'm going to go and pursue the things of God. Тэгээд би өөртөө юу гэж хэлж байгаа гэхээр би эхлээд бурхны зүйлсүүдийг ирж хай. The Bible says, walk by the Spirit and you will not indulge the lusts of the flesh. Тэгээ бурхан юу гэж байгаа вэ гэхээр сүнсэн дотор алхахвал та нар өөрсдийнхөө тэр хүсэлт чаал захирагдахгүй гэсэн үг. In other words, if you pursue the things of God, you will have less appetite for the chocolate cake. Тэгэхээр та нар юу гэсэн үг гэхээр та нар бурхны хийж байгаа бурхны гэсэн зүйлсүүдийг хайгаад хөөгөөд ирээд явах юм бол тэр шоколад кейк нэх чухал санагдахгүй. But unfortunately, the same is also true in reverse. Гэхдээ харамсалтай нь
Энэ нь яг эсэргээрээ ч гэсэн утга нь яг That if I'm адилхан. constantly pursuing the things of the flesh, I Тэгэхээр have би мах бодийн хүсэл тачаалыг улам илүү үргэлж тэ хөөгөж яваад ах юм бол I end up with less access to the things of the Spirit. тэгэхээр бид нэр бурхны ариун сүнсний зүйлсүүдэд холбогдох нь бага болчдөг. So I'm going to put on my favorite worship song. Тэгэхээр би одоо өөрийнхөө дуртай Магдалины дуу тавья. I'm going to declare scripture over my life. I can do all things through Christ who strengthens Тэгээ би me. Есүс Христийн хүч чадлаар бүх зүйлийг хийж чадна. Би одоо тунхаглая. I might even think of what blessing could I be to somebody else. Тэгээ магадгүй бодож болно. Тэгээ би альва нэг хүнийг яаж өрөөх вэ? I'm just going to do these things for, let's just say 15 minutes, double the amount of time that temptation За lasts би for. тэгвэл эдгээр зүйлсүүдийг 15 минутын турш хий. Яг гэх юм бол 2-7 минутанд сорилтныг тэр үргэлжилдэг гэсэн юм чинь If you, хоёр дахин. if you have the discipline to pursue the things of God just for 15 minutes, Тэгэхээр та нар бурхны гэсэн зүйлсийг зүгээр л 15 минутын турш хийх дуулууртай байх юм бол and then you come back and ask if you want the cake, you discover the desire has faded. тэгэхээр яг 15 минутын турш та нар залбираад бурхны гэсэн зүйлийг хайгаад дараа нь кейкэн дээр ирэхэд та нарын тэр хүсэжсэн тэр тачаал буурсан байдаг. Don't believe me that this works. Just try it for yourself. Би тэ намайг хараад ажилтны болов үгүй болов гэж Next бодож time, магадгүй the өөрсдөө туршиж үзээрэй. Next time you want to jump in bed and the craving and the temptation comes to pick up your phone, Магадгүй тэ та нар яг орондоо хөвтөөл утсаа хармаар санагдчих магадгүй. 15 minutes. Тэгэхээр 15 минут. Let me come back in 15 minutes and ask if I still want to. За 15 минутын дараа би очиод үнэхээр би утсаа авахмаар байна уу харъя. But first, let me pursue the things of God. Тэгэхээр би эхлээд ямар ч тааш би бурхны гэсэн зүйлсүүдийг God, I want to хийж thank you for this amazing байгаа. day. Миний өдрийг өгсөн талархаж I'm going to байна. count my blessings one by one. Тэгээ би нэг нэгээр нь өнөөдөр тохиолдсон бурхны өгсөн тэр ёроолуудыг тоолж байна. And after 15 minutes, one of two things is going to happen. Тэгээ 15 минутын дараа нэг хоёр зүйлийн лайл нэг нь болно. One, you have no more desire to scroll on social Эхнийх нь media. болохоор тэ сошиал медиа тэгж ухмаар тэр хүсэл чинь алга болсон байна. Or two, you're already fast asleep. Эсвэл хоёр дахь нь ч унтцсан байна. Аль хэдийн унтцсан. That's life hack number one. За тэгэхээр энэ эхний арга байна. Don't resist temptation, delay temptation. Сорилтыг бүү эсэргүүцэх харин сорилтыг хойшлуул. Seek first the things of God, Эхлээд бурхны гэсэн зүйлсүүдийг ирчээ. and the freedom will be added to you. Тэгээд эрхчлөө үн дээр чинь нэмэгдэнэ гэсэн. Life hack number two. За амьдралын хоёр дахь арга. Are you still with me? Хамт байна уу? Is it okay? All right. Life hack number two is don't do it alone, do it together in community. За хоёр дахь нь юу гэсэн үг вэ гэхээр ганцаараа бүх зүйлийг хийх гээд байхгүй хамтдаа олноороо хий. I love the story of the crippled guy who's sitting by the side of the road watching all these people pass by. And he must have thought to himself, where are you guys going? Тэгээ тэр гудамжинтэй өөрөө босч алхах чадваргүй тэр залуу бүх хүмүүсийг нэг тийшээ явж байгааг хараад хаашаа явж байгаа ингэж асууж байгаа. And they would have said to him, oh, we're going to Peter's place. Haven't you heard? Jesus, the healer guy, is in town. Тэгсэн чинь нөгөө хүмүүс шилж ийн. Өө чи сонсоогүй мөн Питер нөгөө нэг Есүсийн залуу чи манай хотод манай тосгонд ирсэн байна. Бид нэр тийшээ явж байна. And the crippled man must have thought, healer guy? Like, I need Чин healing. тэр залуу хүүе эдгэх ч юм уу надад эдгэрэл хэрэгтэй штэ. The only problem is because he's crippled, in his own strength, he cannot get to Хамгийн Peter's гол place. нь өөрөө те тэр босож явж чадахгүй учраас өөрийнхөө хүч чадлаар тэр хүн ямар ч өөрөө очих But боломж байхгүй. thank God he had a few good friends. Come. Тэгтээ бурхан талархыг те хідэн сайн найзтай байсан. And so each one of us, we're going to grab a limb Тэгээ те нэг үе мөчнөөс нь бариад and we will carry him to the... Oh, well, we better not carry. тэгээд Петрийн те байгаа газар руу явж байгаа. He was in community with four good friends. Тэгээ тэр залуу яасан бэ гэхээр дөрвөн өөр найзтайгаа хамт ингэж хамтдаа байсан. Please note, it wasn't a psychologist, a pastor, a banker, and a lawyer. Тэгээ банкны ажилтан, хуулийн ажилтан, пастор эднэр байгаагүй шүү. It was just four good friends. Зүгээр л дөрвөн сайн найз нь л байсан. Friends who were willing to do whatever it took to get him to Jesus. Зүгээр л тэр найзыгаа Есүсийн өмнө авчрах хүсэл эрмэлзэлтэй тэр дөрвөн сайн найз л байсан. There is great power in community. Тэгэхээр олуула те нийтээрээ хамтдаа байна гэдг нь And when you do as the Bible says, confess your sins to one another. тэгээ бас юу гэдэг вэ гэхээр би биндээ нүглээ улаа гэж байгаа. If you say, hey, honestly, I just want to be transparent. I'm really struggling in this area of my life.
Тэ найзуудынхаа өмнө очиод тэ би зүгээр л үнэнгээ хэлмээр байна. Одоо би айгүй хэцүү байна. Just by inviting 3 or 4 other people to pray with you Тэгээ and take зүгээр a л stand, 3-аас 4 хүнийг өөртөөгөө дагуулаад хамтдаа залбирахад now there's accountability. Now there's people going to ask you questions. тэгэхээр тэ хүмүүс та нараас асуулт асууж эхэлнэ. And you are much less likely to give in to temptation because you have to give an account for your actions. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та нарыг тэ тэр найзууд чинь таныг тэр хамт олон чинь хүрээлцэн байгаа учраас та сорилтонд унсан ч гэсэндээ та нарыг хөөй гэд хараад сууж байгаа хүмүүс байгаа гэсэн. There's a really cool research study. I think I might have shared it with you before, but it's worth sharing just one more time. Real Магадгүй би quickly. та нартай өнгөрсөн удаа хуваалцчихсан байж магадгүй. Гэхдээ нэг ийм судалгаа байгаа. A scientist was trying to see how quickly he could get rats addicted to drugs. Шинжлэх ухаанчид юуг судалсан бэ гэхээр хархнуудыг ер нь хэр хурдан ямар нэгэн юмд донтуулах вэ? And so he would put судалгаа rats in a cage Тэгээд хархнуудыг торон тэгээд and then give it 2 different types of water to drink. тэгээ хоёр өөр төрлийн ус өгсөн байгаа. And the rat would come along and taste the Тэгээд first нөгөө one, хархнууд эхний усыг амсаж байгаа. which was just normal water. Зүгээр л энгийн ус байсан эхнийх нь. But the second one was laced with heroin or cocaine. За хоёр дахь нь болохоор яг кокаин болон хероин тэ нөгөө нэг хар тамхинууд And тийм so холттой. the rat would come along, taste that one, Тэгээд за хархнууд амсаж and байгаа. go, whoa, Йой. what's with that water? Энэ усанд юу тохиолдсон юм бэ? And very quickly, the rat would become addicted to the drug-laced water. Тэгээд тэр хархнууд маш хурдан хурдтайгаар энэ төрлийн усанд донтож байгаа. And so scientists theorized it must be because of the chemical properties inside the water that creates hooks in the brain, and that's why rats get addicted. Тэгээд шинжлэх ухаанчид юу гэж бодсон бэ гэхээр за энэ дотор байгаа угаасаа химийн тэр бодисуудад хархны тархин ингээд те донтоод тэгээд угаасаа ингээд бүр эргэлж буцалтгүй донтчихж байгаа юм гэж бодож. Until one day, a new нэг scientist өдөр said, what if we changed up the experiment a little bit? Нэг өдөр өөр шинжлэх ухаанч ирээд за тэгвэл бүгдээрээ арай өөрөөр судлаад үзье гэж. What if instead of just putting one rat in the cage, what if we put lots of rats in the cage? За тэгэхээр энэ туршилтан дээр те нэг харахыг тавихгүй зүгээр олон харахуудыг өөрөөр And gave Хорон them хийчих гэж toys to play with so they could build community and friendships. тэгээд те тэр харахнуудыг олноор нь тавиад тоглоом ч юм уу те би бинтэйгээ тэгэж одоо найзлах боломжийг And then once again introduced the 2 different types of water. Тэгэж хамт олныг бий болгосныхоо дараа дахиад нөгөө хоёр усаа тавьсан. And one of the rats must have come along and tried the water, Магадгүй те нэг харах нь очиод усыг амссан баг. then came along to the other one За тэгээ дараагийнх дээр очиод амссан and went, баг. whoa, Йоо. what's... And must have said, I don't know how it went in rat language, За харахны хэлээр юу гэж ярьсныг мэдэхгүй л те. guys, stay away from the water. Энээс холдоорой. Something's not right with Энэ the усан water. дотор л нэг тийм зөв юм биш байхгүй And шүү so, шүү. to the scientists' amazement, the rats would actively avoid the drug-laced Тэгсэн water. чинь шинжлэх ухаанчид юу харсан бэ гэхээр нөгөө харахнууд чинь энэ зүйлийг одоо холдоод эхэлсэн. Even Зугатаад though it эхэлсэн. had the same chemical properties, Яг адилхан байсан тэр кокаин тэр хар тамхиныг хийсэн. it changed our understanding of addiction. Тэгэхээр бидний тэ яг энэ ер нь донтолт гэж юу юм бэ гэдэг тэр бодлыг маань үзэл судлалыг маань өөрчилсөн. Nowadays, instead of saying the opposite of addiction is sobriety or to be sober, to be drug-free, the opposite of addiction is to not do drugs. За юу гэдэг вэ гэхээр бид нар бол ярьдаг те за хар тамхичин донтцсон байхын эсрэг нь бол донтоогүй байх, эрүүл байх. Scientists now acknowledge Шинжлэх ухаанчид одоо юуг ойлгосон бэ гэхээр the opposite of addiction is called community. донтолтын эсрэг зүйл нь юу вэ гэх юм бол хамт олон гэж ойлгосон. But it has to be the right community. Гэтэ зөв хамт олон байх. Because if you just get into a community with fellow drug addicts, Тэгээд өөртөө адилхан хар тамхич хүмүүстэй нийлээд найзалчих юм бол well, that will only reinforce your drug addiction. тэгэл хар тамхиг чинь л улам илүү The хөгжинэ. right people at the right place at the right time to do Зөв the right хүмүүс thing. зөв цагтаа зөв газараа байх нь хамгийн зөв. All right. And last hack, number 3, as we close our За, service, as the гуравдах нь- worship team comes and joins us. За worship team гарч ирээрээ. Тэгээ хамгийн сүүлийн арга хуваалцъя. So the first one, who remembers? За эхнийх нь юу лээ? Don't resist temptation. Oh, speaking English. Come on, let's say it together. Don't Resist resist temptation. temptation. Сорилтыг эсэргүүц. We delay temptation. Yes.
2 to 7 minutes 2-оос 7 минут is how long temptation lasts for. сорилт чинь үргэлжилж байгаа. So we're going to pursue things of the Spirit for twice that amount of time, just 15 Тэгэхээр minutes. л бид нартэй сүнслэг байдал дотроо бурханлаг зүйлийг л 15 минут 2 дахин илүү л хийх. Life hack number 2. Хоёр дахь нь юу лээ? Get in community. We are better together. Хамт олноороо байх хэрэгтэй. Amen. When we are Amen. walking together, Бид нар хамтдаа алхаж явах we are үед stronger. бид нар хүчтэй. And number 3, Гурав дахь нь are you ready? бэлнэ. Declare your identity. Өөрийнхөө хэн гэдгийг тунхаглах хэрэгтэй. What you have done, the mistakes you have made, does not define who you are. Та нарын өмнө нь хийжсэн алдаа, та нарын өмнө нь хийжсэн тэр бүх зүйлсүүд та нарын хэн гэдгийг илэрхийлэх ёсгүй, Which is- тодорхойлох ёсгүй. Which is why I personally hate it when people join a meeting and say, "Hi, my name is Robbie. I am an alcoholic." Тэгээ хүмүүс яг ингэж хэлэхэд би айгүй дургүй байдаг. Сайн байна уу намайг Роби гэдэг. Би бол алкохолик хүн. Why would you say that? Яагаад ингэж хэлж байгаа? I'm not an alcoholic. I'm a child of God. Би алкохолик хүн биш, би архинд онцсон хүн биш, I've би been set бурхны free хүн. by the blood of Christ. Би бурхны цусаар дамжуулан чөлөөлөгдсөн. I am a new creation in Би бол Christ шинэ Jesus. бүтээл, Есүс Христийн дотор би шинэ I'm бүтээл. going to declare who I am, not my illness, my sickness, my Би pathology, my хэн гэдгээ addiction. өөрөө тунхаглах болно. Миний те юунд донтсон, юу хийсэн, юу буруу хийсэн эдгээр нь намайг тодорхойлохгүй. What I have done does not define who I am. Намайг миний өмнө нь хийжсэн бүх зүйлсүүд намайг тодорхойлохгүй. Намайг хэн гэдгийг тодорхойлно. Rather, what Jesus did defines who I am. Есүс юу хийсэн нь намайг тодорхойлно. Let me share one final study with you as we conclude this service. За дахиад нэг судалгаа ярьж өгье. In America, a university took people and they said, "We're going to show you some images on a screen." За Америкт нэг их сургуульд юу гэсэн бэ гэхээр хэдэн хүүхдүүдийг авчираад за бид нар та нарт нэг зураг үзүүлье гэж. As the various different pictures Тэгээд start flashing, өөр зургууд ингээд гарч исэн байгаа. every now and again there will be a sexually explicit image that comes up on the screen. Тэгээд тэр зурагнууд гарч яхад зарим зурагнууд нь болохоор яг юм бэлгийн хүсэлт ачаал өдөөсөн тиймэрхүү зурагнууд. And so on this side of the room, all of you people, this is what we want you to do. Тэгээ энд байгаа хүмүүс ингэж хэлээрэ. When you see the sexually explicit image, we want you to press delete on the computer. За тэгсэн чинь за энд сууж байгаа хүмүүс яг тэртээ бэлгийн муухай тэр зурагнуудыг харахтаа delete гэдэг дээр дараарай гэж. In other words, clean up the photo file to make it family friendly. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө галерей утасны галерейг хүүхдүүдтэй бүх гэрийнхэн харахад But when тохиромжтой болгох хэрэгтэй. you press delete, we want you to say, "I cannot do this. Харин устгахдаа юу гэж хэлэх вэ гэхээр би үүнийг хийж чадахгүй нэ гэж хэлэх I cannot do this." би үүнийг хийж чадахгүй. Now, you people over here, Харин энд байгаа хүмүүс you too are going to have a various та нар ч гэсэндээ олон images зурагнууд shown. гарна. When the sexually explicit image comes, Харин нөгөө муухай зурагнууд гарч ирэхэд also we want you to press delete. та нар ч гэсэндээ delete-тэй устгах товчийг дарах хэрэгтэй. But instead of saying, "I cannot do this," Харин энэ хүмүүсийн хэлж байгаа шигтэй би хийж чадахгүй we нэ гэж want хэлхийн you оронд to say, "I do not do this." би үүнийг хийдэггүй гэж хэлэх хэрэгтэй. Now, the difference between the two statements is this. Тэгэхээр энэ хоёр хэлж байгаа зүйлсийн ялгаа нь юу вэ гэх юм бол I cannot do this би хийж чадахгүй гэдэг нь speaks of my behavior. миний зан чанараас гарч ирж байгаа. And if the Bible says it's wrong, then I've got no choice in the Библи matter. I хийж cannot чадахгүй do гэх it. юм бол би хийхгүй би сонголтоороо үүнийг хийхгүй гэсэн. But I do not do this is Харин- an identity Харин би declaration. үүнийг хийдэггүй гэдэг нь миний хүн тэгээ миний хувь хүн үүнийг хийдэггүй болохоор би үүнийг тунхаглаж хийж This is байгаа. not who I am. This is not what I do. Тэгэхээр би ийм зүйлийг хардаг хүн биш, би ийм зүйлийг хийдэг хүн биш гэж байгаа. And we have a choice in the matter. Тэгээд биднэрт бас сонголт гарч ирж байгаа. I do not do this Би үүнийг хийдэггүй. versus I cannot do this. Тэгээ би үүнийг хийж чадахгүй, би үүнийг хийхгүй хийж When all of the чадахгүй photo гэхийн оронд би files were үүнийг cleaned up, хийдэггүй бол. Тэгээд нөгөө зурагнууд угаасаа устж байгаа The тий. scientist said, "Thank you very much for your participation. The study is now over." Тэгээ шинжлэх ухаанчид дараа нь тий дуусныхан дараа за та нар оролцсонд баярлалаа. Just a word of warning. За нэг зүйл хэлээд When гэхдээ it- анхааруулах юм байна. Whenever a scientist tells you the study is over, chances are that's when the study is about to За start. шинжлэх ухаанчид та нар дээр ирээл за манай туршилт дууслаа гэж хэлж байгаа нь ер нь бол за туршилт эхэлж байна л гэсэн үг. As the scientist said, on your way out this afternoon, we would like to say thank you for participating in this study. We've prepared some За snacks. тэгээ ингэж хэлж магадгүй. За та нарыг ингээд гараа явж байхад үүдэнд снактэй гоё зүйлсүүд бэлтгэсэн байгаа. Та нар үнэхээр манай туршилтанд оролцсон. There Гар are нэрлээ оролцсон chocolates баярлалаа. and lollies and candy За bars. чихэрнүүд, шоколаднууд бүгдээрээ байгаа. In other words, unhealthy snacks. Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр эрүүл бус
гэсэн үг. But there's also fruit and muesli bars and nuts. Тэгээ бас тэ овёс, жимснүүд бас байгаа. In other words, healthy snacks. Тэгэхээр эрүүл мэндэд And what the scientists observed is that the people who said, I cannot do this, I cannot do this, Тэгэхээр шинжлэх ухаанчид юуг ойлгосон бэ гэхээр энийг би хийж чадахгүй, энийг хийж чадахгүй гэсэн хүмүүс нь having no choice and focusing on behavior, тэ өөрсдөө сонголт гаргахгүй зүгээр л өөрсдийнхөө тэр зан чанараар they өдөртөж байгаа typically хүмүүс. took the unhealthy snacks. Ер нь ихэвчлэн дандаа тэр чихэртэй шоколад тэр эрүүл мэндэд тусгүй зүйлсүүдийг But the сонгодог. people who did have a choice Харин тэр хүмүүст энд байсан хүмүүс сонголт and байсан. made an identity declaration, Тэгээд өөрийгөө би ийм хүн гэж I do тунхагласан. not do this. Би үүнийг хийдэг хүн биш гэж They тунхагласан хүмүүс. typically went for the healthy snacks. Ер нь ихэвчлэн дандаа эрүүл мэндэд тустай зүйлсүүдийг очиж иддэг. In other words, there is power over what we declare. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бидний амаараа тунхаглаж байгаа зүйлд хүч чадал байгаа гэсэн. What do you declare? Тэгэхээр та юу тунхаглаж чинь? Та юуг өөртөө тунхаглаж? If we were the 12 spies going out to spy out the land, would we come back and say, we cannot do Тэгээ that? нөгөө 12 хүмүүстэй Канаан нутгийг нөгөө нэг тагнуултгаа явсан шүү дээ. There are giants in the Йоо энэ land. бүр авраг хүмүүс байна. Бид нар чадахгүй байна. Or would we be like Joshua and Гэж Caleb, хэлхийн орон эсвэл бид нар Йошуа болон Калеб шиг байх. who say, we are more than able, Бид нар бүгдийг чаднаа. Бид нар чадна гэж итгэв. and declare their identity? Тэгээд өөрсдийнхөө хэн бэ гэдгийг тунхаглах. 3 simple life hacks. 3 энгийн арга байгаа. Don't resist temptation, delay it. Сорилтыг бүү эсэргүүц харин харин хойшлол. Pursue the things of God, Тэгээд and you'll have Бурхны less гэсэн зүйлсийг- appetite for things of the flesh. Бурхны гэсэн зүйлсийг хайгаад эхлэх юм бол та нар мах бодийн гэсэн зүйлсэд нэх ихтэй таашаал байхгүй. Number 2, don't do it alone. Хоёр дахь нь ганцаараа битгий хий. Do it in community. Дандаа хамт олноороо. Share the burden, Өөрсдийнхөө ачааг хуваалцах хэрэгтэй. because a burden shared is a burden halved. Ягаад гэх юм бол бид нар хамтдаа өөрсдөө байсан тэр ачааг хуваалцах юм бол бид нар тэр ачааг хөнгөлж байгаа гэсэн үг. And number 3, declare your identity. Гурав дахь нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө хэн гэдгийг тунхаглах. Today I set before you life and death. Choose life. Тэгэхээр бидний өмнө сонголт ирж байна. Ам ба үхлүү бид нэр амийг сонгох хэрэгтэй. Father God, we just thank you so much that you have given us a way out. Бурхан минь үнэхээр бид нар танд талархаж байна. Ягаад гэх юм бол та бид нарт үүнээс гарах арга замыг өгсөн. That there is no temptation that is too much for us to bear. Тэгээд үнэхээр таны дийлэхгүй таны давж чадахгүй сорилт гэж хизээч байхгүй. I thank you, God, that you are for us and not against us. Бурхан минь та үнэхээр бидний төлөө байдаг талархаж байна. Бидний эсрэг биш байгаа And so I талархаж. pray, God, that we would look for you, look to you, Тэгээ бурхан минь үнэхээр бид тань руу харахыг хүсэж байна. and follow your way. Тэгээ таны замыг дагахыг хүсэж байна. Thank you, God, Үнэхээр их баярлалаа. that today you've given us 3 ways. Бидэнд үнэхээр энэ агуу 3 аргыг өгсөн тал. So when next temptation comes, Дараагийн сорилт бидэн дээр ирэхэд I pray, God, that we would go your way. бид бурхан минь таны замаар явах To continue to glorify you. Үнэхээр үргэлжлүүлэн таныг алдаршуулахын төлөө явна гэж тун. In Jesus' name, Есүс Христийн нэрээр. amen and amen. Амен. Бүгдээрээ эзэн талархъя. Үнэхээр нэрээ ямар гайхалтай бэлэг авьяастай бурхны нэгүслийг авсан хүмүүс байна вэ? Тэгээ нэгдүгээр цуглаан дээр манай Джейк бас чухал ном хийсэн. Одоо доктор Роби тий бас үнэхээр ёстол сэтгэл зүйн доктор хүн ярьж чадах тий өөр ямар ч үндэ бол пастор ярьж чадах тийм зүйл биш тий. Тэгээд би бас бодож суулаа бид нэр одоо ямар ерөөлтэй хүмүүс вэ? Энэ хүний чинь хүмүүс ингэж нөгөө хичээл заалах гэж засгийн газар мазар өрж өчнөн одоо юм болдог. Тэгэхээр энэ хүн өөрөө гүйж ирээл хөрхий бидэнд ингээд үн төлбөргүй үйлчлэг үзүүлээд байх юм нэрээ. Үнэхээр бид нар нэр ерөөгцсөн хүмүүс шүү. Дэрэгдэхүн дээлдэ та үнэхээр ерөөгцсөн хүн шүү гэж. Ерөөгцсөн шүү. Үнэхээр бүр ерөөгдөх хөс жилөө бас нэгүслийг авсан хүн шүү тий. Бүр нэгүсэл байхгүй юу? Үнэхээр гайхалтай. Энэ хичээлийг сонсохын тулд хүмүүс бараг хэдэн $100 төлнө шүү дээ. Үнэхээр гайхалтай. За тэгээд сая нэг түрүүн би нэг зураг үзүүлээтэй. Доктор Робигийн хэлсэн санааг би нэг зураг болгоцсон юм а гяс. Нөгөө цүүлд явуулсан тэр доор нь ялаа өгцнийг гаргаж өгөөч. За. Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ. Олон хүмүүс яг ингээд асуудлаас гарах гээд ингээд нөгөө яг ялаа шиг те
Цаана байгаль харагдаад идэг, гэтэл наан нэг үл үзэгдэх хаалт байдаг, мөргсөөр байгаа тэгээд доош угчдаг тий. Заримдаа итгэгчнэр нэг ийм байдаг. Сорилттой үзэлцээр байгаа тэгээд өгчдөг, ялдаггүй. Харин сорилттой үзэлцэх биш, сорилтыг хоош нь тавь гэж юм тий. Хоош болчих нөгөө нэг 7 минут. Тэгээд Матай 6-гийн 33-ын дагуу эхлээд зөв дуу хаанчлыг хайгаад эзнийг магтаад тий. Нэг 7 минут, нэг 15 минутын дараа гарах зам. Тэгээ сая доктор Роби гарах замыг зааж өглөө штэ. Тэ? Бурхан бидэнд Христ сэтэрсэн сорилтыг өгдөг. Яг энэ ялаа шиг цонх мөргсөөр байгаад үхэх тийм сорилт биш. 1-р Коринт 10:13-ыг бүгдээрээ хамтдаа гаргая да. Тэгээ дэрэгт хүндээ дахиад хэлье. Та ялаа биш шүү гэж хэлээрэй. Тэ. Тэсээ амнасаа гарах үг ямар чухал гэж хэлсэн тэ. Тэгэхээр өөртөө нэг хэлэхгүй би ялаа биш ээ гэж. Тэгээ энэ дээр нөгөө сорилтын тухай доктор Роби ярьсан ишлийг харуулъя. Та нарт учирсан сорилт нь тийм үү? Хүн тохиолдгол зүйл гэж байна шүү дээ. Тэгээ бид нар бүгдээрээ л ямар нэг асуудал бэрхшээл сорилтын дунд туулдаг. Гэхдээ энд хэлсэн байна. Бурхан итгэмжтэй гэж. За хэлэхгүй бурхан итгэмжтэй. Тэгээ зарим нь бурханд эргэлцсэн хүн явж байгаа бол яг сорилтын дотроо бурхан та хаана байна гэж ашгарцсан явж байгаа хүн байгаа бол та өөртөө хэл бурхан итгэмжтэй гэж хэл. Тэгээ тэр та нарт хэр чин нэдэртэл яг ингээд цонх мөргсөөр байгаад үхэх тийм сорилтыг зөвшөөрөхгүй гэж байна. Харин юу гэж байна? Харин дааж гарахын тулд сорилттой хамт юу өгж гэнэ гэж байна? Гарцыг бий болгоно гэж байна. Та бидэнд сорилт ирэхэд бурхан зэрэгцээд гарах замыг бэлтгэсэн байдаг байх юм байна шүү дээ. Амен. Тэгээ сая доктор Роби гарах замыг зааж өглөө шүү дээ. Тэр донд тул тэр муу юмыг тэрүүнтэй үзэлцээд байхын оронд хойш тавьчих. Дараа нь боли би тийм хүн биш. Амен. Амнасаа гарах үг бас маш чухал гэдгийг. Тэгэд Жек пастор бас 1-р цуглаан дээр номлосон нэг үгийг би та нарт гаргаж өгье. 2-р Петр 1-р бүлгийн 3-аас бүгдээр хамтдаа харъя да. Тэгээд та нар маань бас Жекийн бичсэн номлыг бас сүмийн групп тавьсан байгаа. Тэгэхээр сүмийн групп руугаа ороо сонсороо. Сүмийн группт байдгүй хүмүүс санаа зовлтгүй YouTube дээр бид нэр тавьчин заа юу. Есийн анчлал чуулган гэдэг YouTube сувгийг бичээд хайхад за баг 1-2-оос тавиулахыг бодно. За энд ингэсэн байна хараа. Манай Жек пастрын бас номлосон. Тэгээ энийг би уншсан чинь сая доктор Робигийн бас ярьсан энэ хоёр зүйл маш их гоё холбогдлоо л доо. Айгуу гоё холбогдож ойлгогдож байна. За доктор Робигийн ярьсныг санаараа тий. Тэр нөгөө хар тамхинд донтсон хархнууд яасан гэсэн яаж чөлөөлөгдсөн гинөө? Яаж чөлөөлөгдсөн гэж байна? Хар тамхиг сорхоо болцсон бай тэр донтолтоос. Юу гэж хэлсэн бэлээ? Тэр түндээ хэлдэ яасан ч уухаа болцсон. Хамт олон. Тэр түндээ харилцаа хамт олон. За тэгвэл энэ дээр ийм үг байна хараа. Тэгээ бас нөгөө талаасаа нөгөө амнаас гарах үг бид хэн болсон гэдгээ алдар ба давуу чанараараа биднийг дуудсан түүний жинхэнэ мэдлэгээр дамжин бурханлаг хүчин гэж ойлгоорой. За бүр бурханлаг буюу бурхны хүчин. Тэр бурхан хүч бидэнд ам болоод итгэл сүсэх тамаатай бүхнийг яасан гэж байна. Айл хэдийн сойрхсон гэж шүү дээ. Тэ? Тэгтэл бид нэр бурханаас ингээд айл хэдийн өгцөн юмыг хайгаад байдаг, гуугаад байдаг, эзэн минь тэгээд өгөөч, ингээд өгөөч гэд. Гэтэл бас Жек пастор юу гэж байгаа вэ гэхээр айл хэдийн өгцөн шүү дээ. Айл хэдийн бурхан хүч бидэнд байгаа. За дараагийн ишлэлийг харъя. Үүгээр тэр бидэнд үнтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа яасан гэж байна. Аль хэдийн бас өнгөрсөн цаг дээр хэлж байгаа сойрхон гэж хэлээгүй тийм үү? Сойрхож магадгүй гэж хэлээгүй. Аль хэдийн үйлдчихсэн бүр төгс өнгөрсөн цаг байгаа байхгүй юу? Сойрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх. За одоо нөгөө тачаалаар байх ялзрал гэдэг дотор доктор Робигийн ярьсан нөгөө нэг хар тамхинд донтцсон хулганыг бодорой. Эсвэл гар утсандаа донтцсон, архинд донтцсон ямар нэгэн донтолт байна уу? Тэр тамхи энэ тачаалаар байх ялзрал шүү дээ тэд нар чинь. Бидний дотроос тэр хүсэл тачаал, тэр хамааралтай байдал бий болсон. За энэ ялзрлаас ангиж ирснаар тийм үү? Яг гэвэл бид аль хэдийн бурхан хүчийг авчихсан. Тэ амь сүсэх тамаатай, итгэл сүсэх тамаатай тэр зүйлийг авцсан байгаа байхгүй юу? Тэ ингээд бид ангиж ирснаар бурхан чанарыг хуваалцах болох юм а гэж. Бидний мөн чанар, зан чанар, хандлага. Тэгээ дараагийн ишлэгийг хараараа. За яг энэхүү шалтгааны улмаас одоо яа гэсэн чи одоо нөгөө харилцаа гарч ирж байна. Энэ дээр нөгөө харилцаа байгаа шүү.
Энэхүү шалтгааны улмаас бүхий л хичээл зүтгэлээр гэж байна. Амен. За бүхий л хичээл зүтгэлээр яах вэ гэсэн чи итгэл дээрээ сайн чанар дээрээ мэдлэг дээрээ өөрийгөө захирах уу дээрээ төвчээр дээрээ итгэл сүсгийг дээрээ юу гэж байгаа вэ? Ах トゥ усыг инэрлээ. Энэ нөгөө нэг гоё харилцаа хамт олонны тэр нөгөө энэ гайхалтай зүйл энд бас орж ирж байгаа биз. Тэгээ энэ бүхнийг хамтдах юм бол бид нар ямар ч тэр дарамт нөгөө тачаалаар байх ялзрал энэ дэлхийн бузар юмнаас чөлөөлөгдөх боломжтой байгаад байгаа. Энэ бидэнд сойрхогдсон. Тэгээ би бас доктор Робиг ярьж хад бодлоо. Тэр хамт олон харилцаа тэр хүмүүс тэр хархнуудыг донтолтоос хамааралтай байдлаас салгаж байгаа юм. Тэрүүн шиг чуулган ямар ерөөл вэ? Бид нар чуулганд байгаа нь, эсийн бүлэгт байгаа нь, бид нар өөрийн залбиралд байгаа нь, эзний өдрийн ийм гайхалтай нөхөрлөл байгаа нь ямар гоё ерөөл вэ? Энэ байхгүй бол та нар бодож үзтээ бид хаана юу хийгээ явж байгаа бол. Хэдийгээр би бол тэгж үтсэн байхгүй юу? Би Библи уншаад Есүст итгэсэн. Тэгээд сүм гэдгийг амьдралдаа сонсоогүй, сүм байдгийг ч мэдэхгүй нэг жил Библи уншиж явахдаа яг л нөгөө арх, нөгөө зодон, нөгөө аимшигтай юм дотор явж исэн. Тэгээд дээрэс нь буруутгалтай. Ичгүртэй. Аль нь байсан. Тэгэл би яаж амьдрах юм бэ гэж гайхаад явуулсан. Гэтэл сүмийн хаалгаар орж ирэл энэ бүхнээс алдсан шүү дээ. Сүмийн нөхрөлд орж ирэл. Тийм учраас би сүм байгуулж явдаг байхгүй. Энэ миний 6 дахь сүм. Яг гэвэл итгэгч хүн сүмгүй байж болохгүй. Энэ нөхөрлөл байхгүй бол бид нар үнэхээр хэдийгээр итгэгч байгаад энэ бүх донтолтоос энэ бүх асуудлыг давж гарах ямар ч боломжгүй юм байна. Амен уу? Хамт ол эрэхт. Христ итгэгч хүмүүс нөгөө Холливуудын кино үүдэж тэр Эмбо, Шаварценеггер ганцаараа л айрам ялаад идэг. Тийм байхгүй шүү. Тэр чинь Холливуудын кинонд л байгаа. Харин бидэнд хамт ол эрэхтэй. Амен. Амен уу? Бидэнд айрам эрэхтэй ш. Халелуя. Бүгдээрээ босцгоё. Эзэн талдрыг өргөцгөөе.